байна уу? Намайг Мөх Жаргал гэдэг 3 хүүхэдтэй ээж. За манай дунд хүүхэд өсгөд клубтэй хичээлээд 2 жил болж байна. За манай хүүхэд яг 5 сард клубтэй хичээлж эхэлж исэн. За хүүхэд маань теннисэндээ маш сонирхолтой, маш дуртай байдаг. Бид хоёр болохоор өсгөд клубтэй бэлхээс ирдэг. За өглөө болгон хоцрон яаран сандран ирдэг. Манай хүүхэд хоцрохоор их уурладаг, уйлдаг замдаа тэгэл хичээлдээ бэлтгэлдээ ирэх замдаа битэр чинь нэг сайдалцаал, нэг муудалцаал, нэг аргадаал өглөөд нь цайтай цайгүй тэгэл амжуулаад хичээлдээ таслахгүйгээр явж чаддаг. За өсгөд клубтэй ирэхэд дуртай байдаг шалтгаан нь Номбука огш болон клубийнх нь найзууд нь байдаг. Өглөөний заасан юм аа өдөрт нь нөгөө гарн саруулцаал те өөр аркета барьцсан юм шиг л байнга бэлтгэл хийгээ гэртээ ч гэсэн тэгэл байж байдаг. За хөндлөнгийн ойлгохгүй хүн харуул энэ хөвч одоо тийм юу хийгээд байгаа юм бараг л нөгөө аутизмтай мө өвчтэй мө гэмээр л манай хүүхэд байнгын гар хөлн саруулзаал бэлтгэлээ хийгээ явж байдаг. Нэг бодлын одоо тэрийг харахаар манай хүүхэд яг теннисэндээ өөрийгөө зориулж чадж байгаа гэдэгт нь би өөрөө хараад маш их баярлалтай. Илүү нөгөө залуу боловсон хүчинтэй, илүү орчин нөхцөл сайтай. Тэгээд Номбука огшийн бичлэгнүүдийг маш их үзсэн. Яагаад тэгэхээр нөгөө залуу хүн эрч хүчтэй, тэгээд нөгөө орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаж те өөрсдийнхөө үйл ажиллагааг илүү нөгөө жигэд явуулж чадж байгаа гэдгээ нөгөө байнгын нөгөө фэйсбુક дээр онлайнаар биднэрт нөгөө мэдээлэл өгч чаддаг болохоор би өсгөд клубээ сонгосон. Өсгөд клуб маань үргэлж нээлттэй бүх хүмүүст те өглөө хичээлж болно, өдөр хичээлж болно гэд бүх төрлийн ангийн сонголттой байдаг давуу тал олгож хүүхдтэй өсгөд клубыг сонгон хичээлүүлж байгаа. Аав нь ч гэсэндээ надаас тэгж хэлж ирсэн. Ягаад тийм хол зүй гэдэг дээ ойрхон зүй гэх. Тэгэхээр нөгөө аав нь өөрөө зөөхөөс төвшөд байгаа юм бол би өөрөө зүй гэж хоёлаас тэгдэг. Одоо бол аав нь ерөөсөө тэхэ болцсон. Нөгөө хүүхэд маань өөрөө теннисэндээ маш сонирхолтой, дуртай байдаг болохоор эхлээд бид хоёр чинь нэг ч хүүхэд хождгоо тэмцээнд ордог байлаа. Тэгээ нэг хүүхэд хождог боллоо, 2 хүүхэд хождог боллоо. Зооноосоо 2-оор гарлаа, 1-ээр гарлаа. Гэт одоо юм хүүхэд маань айгу өөдрөг гэдэг баяртай байдаг. Дахиц дэвшил гарч байгаад нь би хараад маш их урам авдаг. Хүүхдүүдээ ширээний теннисний спортоор хичээллүүлээрэй гэж уриалмаар байна. Та бүхэндээ баярлалаа.